За гэрээслэл гэдэг зүйл бол за тухайн иргэн хүн өөрийн амьд ахуйда тодорхой хэмжээний баялагийг бий болгоод түүнийг өөрийнхөө нас орсны дараа хэрхэн хүнд өвлүүлэх вэ гэдгийг өөрийнхөө хүсэл зоригоор шийддэг ийм онцгой чухал баримтж байгаа. За гэрээслэг бол нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болдог ийм онцлогтой. Заавал нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно. Гэхдээ магадгүй өөр хүүхдтэй гэдэг юм уу бүгдийн дууд суулгаж байгаа өөрөө захиасаа бас бичээд хүүхдүүдэд үлдээгээд хүүхдүүд нь бас ёс зүйн гэдэг юм уламжлалын хөв тэрийг дагаж мөрдөд явхад бол бас болохгүй зүйл байхгүй. Яг хуулийн хүчин төгөлдөр болгоё гэвэл заавал нотариатаар гэрчлүүлж иж гэрээслэл өөрөө хүчин төгөлдөр болдог. За гэрээслэл үйлдэх гэж байгаа тухайн иргэний хувьд бол нэгдүгээр тухайн эд хөрөнгийг буюу эрхийг өөрөө өмчлөдөг, өөрийнх нь эзэмшилт байдаг гэдэг нотлох тийм бичиг баримт шаардлагатай. За хоёрдугаар гэрээслэл үйлдэхэд оюун санааны хувьд эрүүл сайн гэдэг ийм мэдрэлийн мэрэгжлийн хэмжээний тодорхойлт бас байх ёстой. За гуравдугаар нотариачтайгаа ярьж байгаа цаг тохироод өөрөө очиод гэрээслээ гэрчлүүлэх юм боломж бол байгаа. За гэрээслэг бол үндсэндээ 2% үлддэг. За 1% нь нотариатч гэрчлээд өөрөө авч үлдээ танхимд ингээ хадгалдаг байгаа. За 1% нь бол өөрт нь тогтуулаад бас ингээ өгчдөг. Тий. Тэгэхээр юу гэдгийг тухайн хүнийг нас орсон тохиолдолд тухайн иргэнд өгсөн гэрээслийн задлаад түүний дагуу өвлөг хэрхэн гэрчлэгээ бичээд тэр өвлөг хэрхэн гэрчлэгийг үндэслээд нөгөө талигач нэр тэр байсан хөрөнгө бол өвлөгчт нь гэрээслэр өвлөгчд шилжээд ингээд явцдаг байна. Тэгэхээр нотариатчаас бол гэрээслэл гэсэн тийм маягт бас аль биесээр өгдөгөө гэж ойлгож байна. За ер нь бол гэрээслэл үйлдсэн этгээд маань нас орсон тохиолдолд түүний нас орсны гэрчлэгийг үндэслээд хууль ёсны өвлөгчт буюу гэрээслэр өвлөгч нь нотариатчид хүсэлт гаргаад ингээд өвлөг хэрхэн гэрчлэг авах бололцоо бол байгаа. Гэрээслэл бол манайд их бага хийгдэж байгаа. За сүүлийн үед л бас гэрээслэл хийх энэ асуудал дэлгэрж байна. Тэгээ энэ бол нөгөө хүний хувийн өмчтэй холбоотой. Бид нар чинь хувийн өмчтэй болоод 30-аад жил болж байгаа учраас хараахан Европ юм уу бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага байна. Гэхдээ жил дунджаар 40-50 гэрээслэл гэрчлүүлж байгаа юм тохиолдол байна. За нөгөө амьд ахуйда гэрээслэл үлдэхээр муу ёрын ч гэдэг юм уу монгол хүмүүс бас тэгж ярьдаг. Гэхдээ энэ бол муу ёр гэж бол бид нар үзэж болохгүй. Энэ бол зайлшгүй өнөөгийн нийгмийн амьдрал байгаа л зүйл. Ялангуяа энэ Европ дэлхийн улс орнуудад бол нэгэнд бий болоод тогтцсон хүн болгон энийг мэддэг болсон юм зүйл учраас бид нар энийг бас мэддэг болохоос гадна амьдралдаа хэрэгжүүлэх юм шаардлага бас гарч байгаа. За яагаад би нөгөө гэр бүлийн гишүүдэд дахиад онцолж хэлээд байна гэхээр магадгүй эд хөрөнгөө гэрээслээгүй тухайн этгээд нас орсон тохиолдолд түүний эд хөрөнгийг хувааж авах дээр хууль ёсны өвлөгчтэй орондоо бас маргаан гарч байгаа тохиолдол бас цөөнгүй байна. Хэрвээ та магадгүй гэрээслэл үлдээгээд үлдээчих юм бол тэр гэрээслэг үндэслээд нөгөө эд хөрөнгөний хуваах өгчөөр ямар нэгэн маргаан гарах нь бол харьцангуй бага байна. Тэгэхээр бид нар бол нөгөө үр хөвгтдээ эд хөрөнгө үлдээж байгаа ч гэсэн тэдний дунд маргаан үлдээчих юм бол цаашдын тэр хүүхдүүд юм уу тэр амин гэр бүлийн харилцаанд сөрөг үр дагавартай. Тэгэхээр ирээдүйд гарах тэр маргаан сурцсан сэргүүлээд хүн болгоны оруулсан оролцоог нь үнэлээд ингээд шударга байдлаар өөрөө гэрээслэл үлдээд хуульчлах нь хамгийн шударга зүйлээ. Ийм учраас та өөрийгөө болон үр хүүхдүүдэд бодох юм бол ер нь өөрөө өмчлөдөг эд хөрөнгө болон эрхээ хууль ёсны өвлөгчтэй хуваагаад гэрээслэлээрээ гэж бас зөвлөмөр байна. Энэ бол муугийн ёр биш бас магадгүй сайнны жишээ болох ёстой шүү л гэж хэлмээр.